киноны маань хувьд бол маш одоо технологийн хувьд маш дэвшилт авчирсан гэдгээр онцлог шүү дээ. Тийм, тэглгүй одоо ер нь би фантастик продакшны ер нь баян хийдэг уран бүтээл дээр заавал ч нэг Монголынхон кино урлагт, кино салбарт тодорхой хэмжээний бас нэг өөрснийхөө хувь нэмрийг хий гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Түүний нэг жишээ бол манай 6 дээр ажилласан бид нар яг үндэлэхэд яг нав аавгийн сайн мэдхгүй нэг тийм шинэ зүйлийг бас дандаа туршиж маш их олон эрсдэлтэй зүйлүүдийг хийсэн. Тэгээд энэ бүхний ард бас зоригтойгоор бас хийсний гавь юм болоо гэж би бодож байна. Магадгүй 6-4 гэж хэлэх болоо яг киноны хувьд бол бас 3 анги явна гэдэг өөрөө бас нөгөө үзэгчдийн хувьд маш том бүтээл, маш чанартай бүтээл болсон харагдаж байгаа. Тэр барагтаа бас уран бүтээлүүд ингэж олон анги, олон юм хийгдэхгүй шүү дээ season. Тийм, тэгэд мэдээж яг 6 2 маань баг Монгол улсын топ бокс офисын 3-т нь өчгөж байгаа. 6 3 нь бол нэгт өчгөж байгаа. Тэгээд ингээ бодохоор бас үзэгчдийн бас хүлээлттэй маш их олон үзэгчтэй фанатуудтай юм бүтээл ах. Тэгээд одоохондоо 4 хийх санаа бол байхгүй байна. Учир юу гэхээр бид бүхний 4-5 жил төвчээртэйгээр хүлээж, төвчээртэйгээр боловсрсон, төвчээртэйгээр суралцаж, төвчээртэйгээр бүхнийг залгиж, төвчээртэйгээр одоо нэгэн уран бүтээл хийх гэж одоо 5 жилийн өмнө үзсэн байна. Тэр уран бүтээл рүү шамдан орж одоо өлөн чон шиг л одоо дайраа орох бах та. Тийм учраас тэрний хийсний дараа ч юм уу тэрний дараа л яригдах бах та. Тэгж бодож байна. Тухайн бүтээлийнхээ зураг хийсэн болоо. Зураг авалт мэдээж хийгдэг байгаа. Та нар ч төвчээр төвлөг л хэрэгтэй. Тэр талаараа бол хэлэхгүй. Тэрнийг бол яг гарахаар ер нь хэр хугацааны дараа гарах төлөвлөгөөтэй байгаа вэ? За ер нь маш их хугацаа. Маш их хугацаа ба. Би тэрнийг тодорхой хэлж болохгүй байна. Энэ яагаад гэвэл маш их олон дан ганц фантастик процессын шалтгааллах зүйл биш. Дан ганц жүжигч, дан ганц найруулагчаас шалтгааллах зүйл биш. Маш их олон компаниудын хамтын дийл тохироод тэр бүхний цаг хугацааны асуудлуудаас болж тодорхой цаг хугацаа хэлэхэд бол болоог байна. За баярлалаа.